Таны одоо урдны подкастуудаас сүнс чухал гэдгийг ойлгож байна. За сүнсийг хөгжүүлэх хэрэгтэй байна тий. Би сүнсээ одоо маш хурдан хөгжүүлмээр байна. Одоо яах хэрэгтэй вэ? Сүнсэн биеийг хөгжлийг нь хурдсахын тулд бид нэр хэд хэдэн зүйлийг зүйд хөтлөгийг нь ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хамгийн түрүүнд сүнсэн биеийг юу хязгаарлаад байгаа юм бэ? Сүнсэн биений тэр тэлэлтийг, тэр их усрээс бидэрт орж ирээд байгаа тэр мэдрэмжийг, хүслийг, тэр савыг, ариун одоо мэдрэмжээр дүүрдэг савыг юу биднэрт хугаслаж өгöd байгаа юм. Бидний бодлын асар их харгас бодлууд гэдэг нь хор суурьтай, айдас суурьтай, өөрөө өөрийгөө хамгаалсан, бусдаас өөрийгөө тусгаарлсан мэдрэмжэн дээр үүссэн бодлууд гэсэн. Тэгэхээр би бага насндаа ч юм уу, өсвөр насндаа ч юм уу оюут мэдхгүй ажиллагаар амьдрал дундаа ямар нэгэн мэдрэмжийг авсан. Тэр нь намайг өвтгсөн, айлгсан. Тэр айсан мэдрэмжээрээ дараа дараагийнхаа асуудалтаа би бодлоороо хандаад ах юм бол энэ өөрөө миний сүнсний агшилт нь болоод. Миний сүнсний тэр холбоос дээрээс авж байгаа, их усрээс авж байгаа язгуурын энерги ч мөчийг хуслаад. За нөгөөтэйгөр одоо хэдий ч миний эзэн биеийн мэдрэмж бусдыг хайрлсан, бусдад талархсан гэдэг сэтэл бодлоор явна. Харин тэр сүнсний мэдрэмжийг саадгүй зорчуулж оруулж ирж идэг. Өөрт маань ийм зүйл төтлөө. Нэгдүгээр тэр эзэн бие өөрөө хаана явна? Сүнсэн бие өөрөө төдий чинээ илүү тэлттэй байдаг гэсэн.